Сэрээрээ босоороо 116 дахь өдөр минь эхэллээ. За ингээд жимнийхээ гамбаа өгшийнхаа зааварчилсан ёсоор өглөө босоод амаа цайлаад ингээд жингээ үдсэн 82.3 кг-тай за 600 г гаруй одоо тасалгааны температурын усаа сайхан уучаад за ингээд өглөөний үндсэн хуваарьт 3 өндөг за ногоон алим за ингээд илчлэг багтай сүү, овёс, банан гэдгсний дагуу үндсэн хоолоо бэлдээд овёсоо сүүндээ хийгээд дэвтэйгээд ингээд идлээ. За ер нь бол цаашид 3 сар ингэж хоол идэнэ гэж ойлгож байгаа. Тэгээ 3 сарын хугацаанд бол яг багшийнхаа хэлсэн үгээр одоо хоолоо шидэж дасгалаач хийнэ гэдэг зорилттой байгаа. За ингээд өглөө 7 өнгөрөөгөөд өглөөнийхөө цаг уучаад шууд ажилдаа гарлаа. За өдөр хоол идэх учраас өдрийнхөө идэх яг үхрийн мах за нарийн ногоо өнтрөө болвол нэг савлж аваад аваа явлаа. За би энэ 7 хоног эх 7 хоногийн ихээр бүтэн чингэлтэй дүүргийнхээ цэцэрлэгүүд дээр нэг цагт нэг цэцэрлэг гэдэг энэ шахуу хуваарьтай ажиллаж байгаа. За өнөөдөр бас сайхан эрэг хамт олонтойгоо бас уулзлаа. За ингээд чингэлтэй дүүргийнхээ 83 дугаар цэцэрлэг бол хамгийн том цэцэрлэг дээр 12 цагаас сайхан уулзалт хийжээ. Гарч ирсэн яг л ингээ 12 цаг өнгөрч байлаа. За нөгөө бэлдэж авч явсан хоолоо бичлээ. Хоолны горим ёсоор би замдаа дараагийн одоо уулзалтан дээр ирсэн байна. Тэгээ замд явж байгаа учраас замдаа ивчээ. За ингээд үхрийн мах 120 г, тэгээ нарийн ногоо идчихсэн. За ингээд ээлж цэцэрлэг рүүгээ орж уулзалтуудаа сайхан хийлээ. За ингээд гараад ирсэн том охин над руу яриад сургуулийнхаа гадаа таныг хүлээгээд 2 цаг боллоо гэдэг ингээ уйлаад ярьж исэн. Хүрээд ирсэн харин миний охин. За ингээд ажил гэж улаарч явж байгаад хайртай охиноо бас ингээд сургууль дээр ганцаар ингээд 2 цаг гадаа суулгачлаа. За үнэхээр бас ингээд сэтгэл өгдөөд бүх уулзалтуудаа бүгдийг цуцлаад өнөөдөр шууд гэртээ цаг гаргахаар шийдлээ. За ингээд оройд 6 цаг болж исэн багш бас витаминууд аваарай гэсэн хаанаас авахаа мэддэггүй. Ямар ч байсан мөлт витамин авлаа. Оройныхоо 400 үндсэн дээс за ингээд энгийн хийдэг дасгалуудаа бүгдийг хийлээ. За хэдий ажил чухалч гэсэн гэлээ гэр бүлээс илүү ажил гэж бас юу байх вэ? За охиноо одоо эрт очиж аавна гэж хэлчихэд авалгүй гадаа суулгаад ингээд сургуулийнхаа нөгөө одоо туслах утас үлээ юу вэ хүүхдүүд ярьдаг утаснаас охин маань уйлаад ярихыг сонсох бас их эвгүй байлаа. За ингээд оройныхоо дасгалыг хийчээд нэг мэцээ 9 цаг болсон. 9 цагаас би тараг лир идэх ёстой. За ингээд охинтойгоо хамтдаа тараг лирээ бэлдээд ингээд орой идэж амарлаа. Маргаашийн ажилд амжилт хүсье. Сайхан амраарай.